За бүгдэнд нь өглөө өдөр орой минь төргий. Би сургууль дээр ирсэн байна. За манай оюутны хөгжлийн төвийн хуучин офис бол ерөнхийдөө хичээлийн 2 дугаар байрны 1 давхарт байдаг байсан. Одоо засвар орсон болохоор би харах энэ оффистаа сууж чадахгүй байгаа. Засварынхаа явцыг бас харуулчихвал. Би энэ 2 дугаар байрны засварын талаар нэг зураг авалтыг гэсэн юм а болохоо. Тэрээс манай ихэ дараа мэдчих юм шиг. Өөсөө. Ихээрхэ би энэ 2 дугаар байрны засварын талаар нэг зураг авалтыг гэсэн юм а. Хичээлийн дараа гэд влог хийж байгаа маа. Тэгээ влогтоо хичээлийн 2 дугаар байрны засварын талаар харуулах гээд. Тэгээ та надаа ерөнхийдөө яг хичээлийн 2 дугаар байранд яг ямхуу төрлийн засваруудад дээр өөрчлөлт хийж байгаа мөн хизээ ашигласан дурдлаар бидэрт мэдээлэл өгөөч. За чи манай таван давхар шүү дээ тий. За манай таван давхар. Энд яг одоо юу орж ирлээ? За энэ таван давхар маань болохоор манай нөгөө номын сан нийтийн оюутнуудаа зориулсан. Маш гоё одоо энэ агаар жуулт тий. Кондишнертэй бүрэн шийдчихсэн. За энэ манай докторийн өрөө. Тэгээ нэг дээр одоо 120-оос 130 байтан нэг зэрэгс баг тийм 5 дахь орчин одоо өдөртөө ингээд. Энд одоо хэд орчим локер? За нэг 80 шиг байрлал гэсэн. Оо за. Хоёр талын ханд. Тэгэж одоо нэг юмуд хийсэн баг. Та одоо хэд өртөө гэж дүүрэх вэ? Одоо нэг 70% болсон. Одоо нэг гоёлын хат маань орж ирэл. Тэгээд нэг дороочнууд наагдал. Тэгээд санал ширээ тавь. Ингээ орчин үеийн шилэн дуудсалтай. Дэш анаар сарлж өгч. Тэгээ голдоо юм одоо задгаа юм гэсэн тийм. Одоо энэ маань нөгөө сар хамаг одоо вид хийчихсэн тийм манай ажилтнууд юм. За энэ хэсэг бол одоо манай оюутнуудын хамгийн сайн мэддэг хамгийн их дуртай газруудын нэг байна. Одоо хуучнаар бүтээдэг шүү дээ. За бүхэтэн дээр засварын ажил одоо видео авч энэ дээр ямар өөрчлөлт байгаа вэ? За манай энэ бүхэт маань одоо хуучин маань одоо маш өргөн одоо саруул те саруулах юм болж байна. За мөн дэлгүүр өөртөө үйлчлдэг дэлгүүртэй хоолны газартай одоо энэ цогц үйлчлэгийг бүрдүүлэх төлөө одоо хийгээд одоо дуусч. За баярлалаа. Таньж дамжилт өгсэй. За баярлалаа. Тэгээ 9 сарын 1-нд маш гоё одоо дуусгаад тэр орчинд одоо дахиад болцсон. За тэгээ тарах материал нь өчтөр байснаас хамаагүй багассан байна те. Тэгш нэмлэр авах уу? Өглөөр бэлдсэн бол бэлдсэнгүү гайг нөө. За миний хаяг энд ямар ажил хийж байгаа вэ? За ах нь одоо ерөөдөө яг зураг авалт зориулаад оюутны хөгжлийн таваар төвийн талаар товч мэдээлэл бэлтгэж байна. Да. Би дөрж байгаа тэгэхэд хариу хэлэх юм баггүй хэлээд байгаа. Та одоо яагаад болох вэ гэдэг байхгүй. Дөрөвчээс дээгүүр цайдаас авчихаа. Ажил дээр дуугаж иж гэнэ. Та ханс чиж байгаа лээ. Би ярамгаас дуутай яваалгаа. Тий амар гастай. Зинжээлийн төвжигчүүд бүр наад зогсно. Харин тий. 3 дээр нэг чинь яг энгийн програм учраас өөр лөө. Өөр шүү дээ. Нэг жис солонгосон боломжтой. Топик анонс шалтгаалаад хөнгөлтэйг таш өгсөн шүү дээ. Манай хөтөлбөр болохоор 30-50. За наадах ч юм. За одоо гүйлээ шалгах. Ерөнхийдөө чи юу яаж болно? Одоо уцаараа ороод Уцаараа ороод одоо шууд юм хэмжлэг төгрөгөөр ороотлын гараад ирэх гэсэн юм байна. Маань сургууль нийгмийн арилслахын хүрээнд мэргэжил сонголтын тестийн хөтөлбөрөөр зохион байгуулж байгаа. Энэ яг ямар учиртай тест вэ гэхээр тухайн хүний зан төлөв сонирхолтод тохирох хамгийн өндөр магадлалтай мэргэжлийг нь тодорхойлж өгдөг юм онцлогтой тест байна.
За ажлаа дараад хамгийн түрүүнд фитнес дээр ирдэг. Өнөөдөр бол яг мөрний цэцгэл, гарны цэцгэл юм. Яг хүчний дасгал дээр бол өргөж байгаа ч ингээ баг багаар нэмэгдүүлээд тийхэд ер нь урамтай байдаг. Миний яг сүүлд уншсанаар бол хүний биеийн тасан зохицох чадвар өндөр байдаг болохоор өөр тохирох ачааллыг яг тогтмол жигд нэмэгдүүлснээр бид нар яг одоо байгаасаа нэг түвш авах боломжтой. За өнөөдрийн бэлтгэл дуслаа. Одоо мэдээж харж амарна. Миний нэг өдөртөө хамт байсан та бүхэнд баярлалаа. Bye bye.